За бидний өөрөөр хүлээж авч үзсэн олон байлаа. Өнөөдөр Монгол банкны өмнөд хороо оролцож ийм шийдвэр гаргалаа. За энэ хорооны шийдвэрт нэмэлт болсон нь түрүүс мөнгөний бодлолоо барим 20 оноор үндсэн чиглэлийн төсвийн талаар авах Монгол банкны мөнгөний бодлогын газрын хэлсэн зэрэг болмос сууд тайлбар хийгээд байна. За тамаас зөвхөн за түрүүс мөнгөний бодлогын 2020 онд баримтлсан үндсэн чиглэлийн төсвийг мөнгөний бодлогын хэлцээ дэмжиж одоо үндсэн за ингээд төслийг хэмжүүлээ. Ихэд болоос хэлцээд болсон хөтөлбөрийн төсөв за дараа нь болохоор түрүүс мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсвийг за үндсэн хөтөлбөрийн хоёр хэсгийн хүмүүс асуултаа түрүүс мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсвийг батлах. За энэ банк засгийн газар санхүү төсөв хамтран ирсэн. За тэгэхээр байгаа. Үүнд бол энэ оны үед бол 5 залтын бол үсгсэн байна. За тэр төвчөн хэлдэг. За хамгийн ихний залт бол мөнгө авах туризм санамжлал. Аз нутгийн лабсын байгууллагаас 2017 оны гэсэн мөнгө авах туризм санамжлал гэдэг хэлцээний хэлцээ үнэлгээ хийгээд анхгүй гэж үнэлсэн учраас эрчимтэй хэлтэд оруулсан. Эсвэл хойч тавцаанд бол за баруун оны 10 сард бол фактын журнал бол саралцдаг орох эцэг шийдвэр бол гарна зэрэгцээ их оны хөлбөр хойч удаагийн үнэлгээг ахиулах ажил бол өгчлэн хийгдгэр байгаа. За тухайлах юм бол одоо үүнд бол олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ФАТ болон бүсийн байгууллагууд, бусад олон улсын байгууллагууд засгийн газруудтай хамтран ажиллаж хамтран ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлага байгаа. Үүний зэрэгцээ бол эрх бүхий байгууллагуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжлэх тэмцэх тухай тэмцэх нэгжийн чадварыг сайжруулах, идэвхжүүлэх юм шаардлагууд байгаа. За дараагийн хоёр заалт маань бол ерөнхийдөө бол гадаад дүрийн асуудлыг үр төлбөрийг шийдвэрлэхтэй холбоотой заалтуудыг бол тодорхойлсон байгаа. За ерөнхийдөө бол бид бүхэн мэдж байгаа 10 оноос хойш Монгол улсын гадаад дүр бол 4 дахин нэмэгдсэн. За эх 5 жилд бол бид нар бол 14.4 орчим тэрбум ам долларын гадаад дүрийн эргэн төлөлтийг хийхээр хүлээгдэж байгаа. Энэ маань бол гадаад валютын улсын нөөцөөс бол одоогийн нөөцөөс бол 3.5 дахин дүнтэй ийм дүн байгаа. Тэгэхээр бол энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ том дүнг бол эргэн төлөлтийг бол мэдээж дахин санхүүжилтүүдээр хийх өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулагчдыг татах юм шаардлага бол байгаа. Энэ маань бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг үргэлжлүүлэн хадгалах, за эрсдлийг бууруулах, макро эдийн засгийн бодлогуудын уялдааг хангах, үүний үндсэн дээр дотоод нөөц болцоогоо зарим шийдвэрлэх ихэнх нь бол дахин санхүүжүүлэх юм бол нөхцөл шаардлага үүсгэр аамаа. Ийм учраас бол олон улсын байгууллагуудын санхүүгийн болон техник тусалцааг л зайлшгүй авах шаардлага үүсэж байгаа. За дараагийн 2-ын 3 дахь заалт бол бас гадаад дүртэй холбоотой. Тэр дундаа бол Төв банкны гадаад дүрийг бууруулж Монгол улсын гадаад хэлбэрийн цэвэр нөөцийг өргөжлүүлэн саарлахтай холбоотой энэ заалтыг бол тодорхойлсон байгаа. Тэгэхээр нэгдүгээр улирлын байдлаар бол Монгол улсын гадаад өр бол 30 орчим тэрбум ам доллартай тэнцэж байгаа. Үүний 7 орчим хувь нь бол Монгол Төв банкны гадаад дүр эзэлж байгаа. Төв банкны гадаад дүрийн дийлэнх хэсгийг бол ТТ-ийн банктай байгуулсан үндэсний мөнгөний төсөл цогцлбох бэлтгэлийн ашиглалт бол эзэлж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нэгдүгürt бол өрийн үйлчлэгээний зардлыг бууруулах, өөрөөр хэлэх юм бол урт хугацаатай богино хувь багтай зээл рүү шилжүүлэх. За хоёрдугаарт нь богино хугацааны гадаад дүрийн дарамтыг бууруулах юм шаардлага үүсэж байгаа. Энэ маань бол мэдээж эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах юм төсөл байдлыг үүсгэр байгаамаа. За
Ингийн тулд мэдээж хэрэг дотоод болон санхүүгийн болон валютын зах дээр хэлбэлзэл үүсэхгүйгээр энэ спот бэлзлийн ашиглалтын хэмжээг бууруулах боломжтой тохиолдолд бол урт хугацаатай хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх юм асуудлыг бол судлах, шийдвэрлэх юм асуудлыг бол хийхээр бол төлөвлөж байгаа. Тийм учраас мэдээж хэрэг энэ асуудлыг бол засгийн газартай хамтраж хийх учраас тогтоолын төсөлд бол тусгацсан байгаа. За үүний зэрэгцээ мэдээж хэрэг одоо гадаад валютын албан нөөцийн маань хэмжээ бол одоо зохистой түвшинд бас хүрээг байгаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх шаардлага бол хэвээрээ байгаа. Тухайлах юм бол үндэсний аюулгүй байдлын үзлэл баримтлалт тусгасан хэмжээнээс бол 1.3-аас 2 дахин бага. За олон улсын валютын сангийн зохистой түвшнээс бол 3 орчим тэрбум доллараар бага байгаа. Тийм болохоор энэ гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээг бас байгаамаа. За дараагийн заалт маань бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, зээлийн олголтын зарчмыг олон улсын жишгт нийцүүлж хэрэгжилтийг хангах гэсэн заалтын томьёолоор бол тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр санхүүгийн зах зээлд оролцогч талуудын одоо мэдээллийн тэгш бус байдал, мэдлэгийн тэгш бус байдлаас болоод аль нэг тал нь хохирогч болох эрсдэл бас нэлээд байдаг. Өөрөөр хэлбэл одоо иргэн банктай энэ тэнцүү харилцаанд оролцоход хүндрэлтэй байдаг. Ийм учраас бол олон улсад бол санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгийг тавигдах шаардлагатай стандартыг тогтоох, за санхүүгийн хэрэглэгчийн тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийн талаарх мэдээлэл үнэн зөв бодитоор үн төлбөргүй авах эрхийг нь хуулийн тодорхой зааж өгөх юм шаардлага байгаа учраас энэ заалтыг бол тодорхойлж оруулж байгаа. За хамгийн эцсийн буюу одоо хамтарч хэрэгжүүлэх заалт маань бол энэ чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэхтэй холбоотой заалт байгаа. Өнгөрсөн 18 оны 6 сард бол санхүүгийн тодорхой байдлын зөвлөлөөс бол чанаргүй активыг бууруулах стратеги стратегийг бол баталсан, одоо хэрэгжүүлж байгаа. За энэ хэрэгжилтийн хүрээнд бол Монгол банк бусад байгууллагатай хамтраад бол шүүхийн шатанд үүсэж байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, за барьцаа хөрөнгөний бүртгэл татврын зохицуултыг боловсронгуй олгох, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, чанаргүй зээлийг худалдан борлуулах, зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой хууль эрх зүйн зохицуултыг сайжруулах чиглэлд бол ажилласан. За мэдээж хэрэг үүнийг эх хонд бол үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа. За дараагийн хэсэг нь бол мөнгөний бодлого буюу Монгол банк дангаараа хэрэгжүүлэх заалтуудын томьёоллыг бол тодорхойлдог. За энд бол 3 зорилтын хүрээнд 9 заалт байгаа. Эхнийх нь бол мөнгөний бодлогын зорилтын хүрээнд бол та бүхэн сайн мэднэ. Өөрөөр хэлбэл инфляцийн зорилтын тодорхойлсон заалт байгаа. Өөрөөр хэлбэл 2020 онд бол 8%, дунд хугацаанд бол 6% орчим тогтворжуулах юм зорилтыг бол тодорхойлж байгаа. За инфляц бол түвшинд хэлбэлзэл багтай буюу савлгаа багтай байх нь бол макро эдийн засгийн тодорхой бус байдлыг бууруулдаг. Тодорхой бус байдал буурах гэдэг нь бол бизнес хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү дэмжлэг үзүүлдэг. Нөгөө талаасаа иргэдийн бодит орлогыг хамгаалах, өрхийн амжиргааг дэмжих юм ажил бүтэлтэй учраас л банк үндсэн зорилттой бол инфляцийн тогтвортой хэлбэлзэл багтай гэж тодорхойлдог. За эмпирик судалгааны үр дүнгээс харах юм бол энэ гол хэлбэлзэл үүсгэж байгаа хүчин зүйлсийг авч үзэх юм бол нэгдүгürt бол гадаад шок өндөртэй, өөрөөр уул уурхаагаас хамаарал өндөртэй түүхийн эдийн үнийн савлгаанд өртөмтгий манай эдийн засгийн бүтцээс хамаарат бол валютын ханш гадаад шок бол инфляцийн савлгааг үүсгэхэд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Үүний хажуугаар бол инфляцийн хүлээлт, за нийлүүлэлтийн шокууд бол инфляцийн хэлбэлзлийг үүсгэхэд бол голлох нөлөө үзүүлж байгаамаа. За эх оны мөнгөний бодлогыг хувьд бол мэдээж хэрэг энэ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах чиглэсэн эрэлтийн шалтгаантай инфляцийг зохистой түвшинд удирдах. За нийлтийн шалтгаантай инфляцийн хувьд бол түүний далайц дамжих нөлөөг тооцсон үндэсний үндсэн дээр болгон шийдвэрийг гаргах энэ чиглэл бол хэвээр хадгалагдана. За хоёр дахь заалт бол энэ макро зохистой бодлогын холбоотой заалт байгаа. Тэгэхээр бол бид нэр өнгөрсөн оноос эхлээд энэ макро зохистой бодлого хэрэгжүүлэх шинэ функц бол Монгол банкнд бол нэмэгдсэн. Энэ зорилгоор бол бид нэр өөр урлагийн харьцааг бол банкудад хэрэгжүүлээд амжилттай одоо хэрэгжүүлээд хэрэглээний зээлийн өсөлт бол тогтворч ирж байгаа. За үүний зэрэгцээгээр бол макро зохистой бодлого маань өөрөө бол ирээдүйд ч гэсэн бодлого.
Өөрөөр хэлбэл банкны системийн эрсдлийн үнэлгээг л иж бүрнээр хийж тэр эрсдлийн бусад сектор нөлөөлөл за макро зохистой бодлогын хэрэгслүүдийн нөлөөллийг урьдчилан тооцох юм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр энэ одоо шинжилгээний арга зүйг эх хонд хөгжүүлэхэд бол бид нар илүүтэй анхаарахаар төлөвлөж байгаа. За дараагийн заалт бол та бүхэн хамгийн сайн мэддэг өөрөөр хэлбэл олон нийтэд харилцаа өргөжүүлж төв банкны мөнгөний бодлого өрнөлийг сайжруулах ийм зорилготой заалт байгаа. Тэгэхээр энэ заалтын хувьд бол мэдээж Монгол төв банкны ил төв нээлттэй байдлыг нэмэгдүүлэх замаар төв банкны хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, улмаар мөнгөний бодлогын өрнөлийг нэмэгдүүлэх ийм зорилготой заалт. За энэ хүрээнд бол бид нэр олон одоо суугаар дамжиж олон нийтэд харилцах хэрэгслүүдийг ашиглаж та бүхэнд бодлогын шийдвэрийн үндслийг тайлбарлах, өр нөлөөллийг нь тайлбарлах юм ажлуудыг бол тогтмол хийж ирж байгаа. Энийг бол үргэлжлүүлэн хийнэ. За дараагийн 2 дахь бүлэг заалт бол энэ санхүүгийн салбарын төвчөртэй байдлын хүрээнд хийгдэх 3 заалт бол тодорхойлогдсон байгаа. За хамгийн эхнийх нь бол энэ банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинтгэлийг одоо үргэлжлүүлэн хийх заалт бол тодорхойлогдсон. Монгол банк бол бие даасан 10 гаруй хуулийг багтаасан банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийг бол батлаад одоо хэрэгжүүлээд эхлээд явж байгаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол банкны салбарын тулгуур хуулиуд болох төв банкны тухай хууль, банкны тухай хууль, үндэсний төлбөрийн системийн тухай хууль, хадгаламжийн даатгалын тухай хууль, мөнгө угаах терроризмыг тэмцэх тогтолцооныг сайжруулах тухай холбогдлолтой хуулиудад бол босруулан улсын хурлаар батлуулаад бол хэрэгжүүлээ явж байгаа. Үүний зэрэгцээ бол эх онд бол бид нэр санхүүгийн зах зээлийн дэд бүтц, санхүүгийн жуулчлалыг өргөжүүлэх, за тэгээ санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах чиглэлээр бол холбогдох хуулиудын төслүүдийг боловсруулж хууль санаачлагчид бол уламжлахаар бол ажиллаж байна. За 2 дахь одоо санхүүгийн төвтэй байдлын хүрээнд хийгдэх заалт маань бол банкны эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр бол заалт бол орж ирж байгаа. Монгол банк бол банкны эх 3 жилийн бизнес төлөвлөгөөг дээр үндэслээд төлбөрийн чадвар учирч болзошгүй эрсдлийг тогтоож урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлсэн байгаа. Үүний зэрэгцээгээр бол банкнд үүсч болзошгүй өөрийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан чанартай хөсвөрөөр бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Үнийг бол хэрэгжүүлнэ. Энэ маань бол эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ. За 2 дахь чиглэл нь бол банкны хувь эзэмшлийн төвлөрөл бол манай банкудад өндөр байгаа. Тэр дундаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоо бол маш цөөн байгаа. Үүнээс шалтгаалаад бол банкны зохистой засаглалын зарчим, дотоод танилт алдагдах, за дээр нь үйл ажиллагаанд сүргээр нөлөөлөх эрсдэл бол байдаг. Олон улсын туршлагаас харахад тийм учраас банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, шинэ хөрөнгө оруулагчдаар дамжуулан банкны өөрийн хөрөнгийн бүтэц чанарыг сайжруулах, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх энэ бодлогыг шатраатай авч хэрэгжүүлэхээр бол төлөвлөж байгаа. За үүнд бол гол нь бол банкуудын нээлттэй компани хэлбэрт шилжүүлэх, их судлах, за олон нийтийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх юм зорилготой байгаамаа. За дараа 23 буюу одоо төвчтэй байдлын сүүлийн заалт бол энэ манай банкны хэн шалгалттай холбоотой заалт байгаа. Өөрөөр хэлбэл эх хонд ерөнхийдөө банкны зохистой харьцаа, активын үнэлгээ, ангилал, төлбөрийн чадварын үзүүлэлтүүд болон одоо хэн шалгалтын хүрээнд банкудад тавьж байгаа бусад одоо шаардлагыг Базелийн цуврал стандартыг зөвлөн нэвтрүүлэх, түүнтэй хяналт тавих ажлыг бол үргэлжлүүлэх ихээр төлөвлөж байгаа. За дараагийн бүлэг заалт бол энэ санхүүгийн захын дэд бүтцтүүний институцийг бэхжүүлэх хүрээнд хийгдсэн тодорхойлогдсон 3 заалт байгаа. За эхний заалт бол үндэсний төлбөрийн систем нэгдсэн зохицуулалтыг бий болгох. За тэгээ финтек компаниуд үйл ажиллагаа зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсруулахгүй болгох гэсэн тодорхойлолтоор томьёологдсон байгаа. Тэгэхээр бид бүхэн мэдээ сүүлийн жилүүдэд бол энэ технологи суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ бол санхүүгийн зах зээл дээр бол олноор нэвтэрч түүнтэй холбоотой эрх зүйн нэрвчсэн зохицуулалтыг хийх шаардлага бол нэмэгдэж байгаа. Үүнтэй
энэ хүрээнд бол одоо холбогдох хууль эрх зүйн зохицуултыг бий болгох нэгдсэн төлбөрийн системийн хяналтыг сайжруулах юм зохицуултыг хийхээр бол төлөвлөж байгаамаа. За дараагийн нэг зорилт бол энэ бол шинээр олж тодорхойлогдож байгаа заалт. Өөрөөр хэлэх юм бол төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын согц системийг нэвтрүүлэх тухай заалт байгаа. Одоогийн Монгол банкны суурь бүртгэлийн систем маань бол бусад банкудтай харьцуулахад бол хоцрогдсон байгаа. Тийм учраас бол одоо бусад банкуудын өргөн хэрэглэж байгаа суурь бүртгэлийн болон ERP согц системийг л Монгол банкны үйл ажиллагаанд эх 2 жилийн хугацаанд бол нэвтрүүлэхээр бол төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлснээр бол нэгдүгээрт бол цаасан дээр суурилсан хүний оролцоо ихтэй одоо Нэгтлэн-Бат бүртгэлийн суурь бүртгэлийг бол татгалзаж Нэгтлэн-Бат бүртгэл хяналт тайлбарлалын нэгдсэн цогц удирдлагатай болсноор бол Монгол банкны үр ашигтай үйл ажиллагаанд бол дэмжлэг үзүүлнэ гэж бол харж байгаа. За хамгийн сүүлийн эцсийн заалт бол энэ олон нийтийн санхүүгийн суурь мэдлийг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм заалтын томьёол тодорхойлогдож байгаа. За энэ бол мэдээж хэрэг жил болгон уламжлалаа явагддаг өөрөөр ийм заалт байгаа. За баярлалаа. Явармс үзэхэд баярлалаа. Одоо та бүхэнд Мөн бодлогын хорооны шийдвэрийг Монгол банкны тэргүүндэд ерөнхийлөгч Эрдэнэбилэгт танилцуулна. За бүгдөөнд өдрийн мэнд 9 сард болдог мөнгөний бодлогын хорооны нэг онцлог байдаг та бүхэн мэдж байгаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэл хэлцдгээр онцлог байгаа. Бодлогын одоо үгээ хэлцгээс гадна тэгээд сайн ургамал захирал бол их дэлгэрэнгүй ярьлаа. Ерөнхийд нь ингээ базаад үзэх юм бол манай макро эдийн засгийн бодлогод бол энэ дунд хугацаанд чааштай энэ гадаад дүрийн удирдлагатай бол шууд холбоотойгоор явж байгаа. Тэгээд энэ гадаад дүрийг яаж удирдах уу, яаж тэрийг би одоо ямар орон цай бий болох уу, ямар хоримтлал бий болох уу, тэр хоримтлалаа бий болохын тулд эдийн засгийн ямар өсөлтийг авчрах уу, тэр өсөлтийг одоо нөхцөлдүүлэх одоо бодис секторыг дэмжих, тэр санхүүгийн салбар нь юу байх ёстой, дэд бүтц нь яах ёстой. Тэгээд тэр санхүүгийн салбарыг төв банк нь яаж дэмжих ингээд одоо энэ төлбөр тооцооны систем байна, чанаргүй активын асуудал байна. Тэгээд энэ бүх салбарт нөлөөлж байгаа саарл жагсаалт тэр мөнгө ухалтай холбоотой, туризмыг санхүүжүүлэхийн эсрэгтэй холбоотой энэ асуудлууд байгаа ингээд. Тэгэхээр ингээд аваад үзэхдээ бол энэ манай мөнгөний бодлогын үндсэн чиглэл бол энэ ойрын 3-4 жилийн тэр манай бодлогын зөв чигийг бол гаргаж өгч байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байхаа. Тэгээд өөр хоёр дахь асуудал нь бол манай мөнгөний бодлогын хөв бол бид нар өнөөдөр хуралдаад мөнгөний бодлогын 11 гишүүд 11% дээр нь бол хадгалах бол шийдвэр гаргасан. Тэгээд 8 сарын танай статистикийн бид харсан бах энэ 8 сарын жилийн инфляц бол 8.9% та улсын хэмжээнд бол гарсан. Тэгээд үүнд бол одоо мах хүнсний ногоо за ихтэй сургуулиудын сургалтын төлбөр тэгээд өөр бусад одоо төрийн зохицуулалттай тийм бүтээгдэхүүнүүдийн үн бол одоо сүрийн салбарт бол өссөн. Тэгээд энэ нийлүүлэлтийн шалтгаантай бол инфляцийг бол нэмэгдүүлсэн байгаа. За эрэлтийн шалтгаантай суурь инфляц бол харьцангуй доктортой байгаа. За тэгээд инфляц нөлөөлж буй хүчин зүйлс эдийн засгийн идэвхжлийг харгалзан үзээд одоо инфляцийг бол зорилттой түвшний орчимд докторж авах тийм төлөв бол хадгалж байна гэж ütсэн. Тэгээд энэ оны эхний хагасчид дуулуурхан олборлтын хэмжээ бол хүлээлцээс давсан. Бизнесийн зээл, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн зардал одоо нэмэгдснээр эдийн засгийн асуудал бол өндөр түвшинд бол хадгалагдсан байгаа. За өмнөх хөлбөрлөлтөд харьцуулахад бол тавхан мэдж байгаа энэ том гүрнүүдийн худалдааны сөргөлтөн бол одоо нэлээд гүнзгийрж байгаа. Тэгээ энэ гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн байгаа. Цаашид энэ гадаад эрэлт энэ тодорхой бус байдалтай үүдэлтэй энэ гадаад эрэлт түгээдийн үн гадаадын шууд хөрөнгө оруулалтад дамжиж одоо дотоод эдийн засгийн сөргөөр нөлөөлөх бол эрсдэл бол ажиглаж байгаа. Тэгээ ийм дотоод гадаад тэнцвэрийг хадгалахад одоо чиглэсэн макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, энэ бүх секторын түвшин санхүүгийн нөөцийг хөрөмтлүүлэх, эрсдэл авах чадрыг чадрыг одоо бэхжүүлэх шаардлага бол байгаа. Тэгээ эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, түүн нөлөөлж хүчин зүйлс, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд одоо мөнгөний бодлогын хороо бол бодлогын хөвгөө бол 11% дээр бол өөрчлөлтгүй байхаа шийдвэрлсэн. Тэгээ уг шийдвэр нь инфляцийг зорилттой түвшний орчимд тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой одоо нийцтэй. Тийм мэдээлэл бол мөнгөний бодлогын хороноос гаргаж байгаа. Тэгээд та бүхэнд бол хэлэл уцсууд очих байх. Тэгээд
зүүн талд бол манай мөнгөний бодлогын хэлтсийн захирал Түмэн Сэнгэл, манай Монгол банкны ерөнхий эдийн засгийн очир, манай мөнгөний бодлогын хорооны гишүүн Батсүх, миний Бэдэргүнд ерөнхийлөгч мөнгөний бодлогын хорооны гишүүн, манай мөнгөний бодлогын газрын дарга Баярдаваа, тэгээд манай мөнгөний бодлогын хэлтсийн захирал Урман Сувт байна. Тэгээд асуултанд та бүхэн байгуул хариулъя. Баярлалаа. За одоо асуулт хариулт хэсэгтээ оръё. За асуулт хариултыг түрүүс мөнгөний бодлогоор 2020 онд баримтлах үндсэн чиглэл, за мөнгөний бодлогын хорооны шийдвэрийн хүрээнд асуулт авна. За асуултыг нэмсэн асуугаад тэгээд хариулт руу оръё. За Блумберг. Тэгэхээр энэ инфляцийн талаас илүүг нь бол нийлүүлэлтийн өвчин зүйл за 3% жишээлх юм бол махны үн бүрдүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр Төв банк засгийн газраас хараад бус үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг ч гэсэндээ засгийн газартай хамтраад энэ яг нийлүүлэлтийн өвчин зүйлс дээр хамтарч ажиллаж ямар нэгэн бодлогын зөвлөмж өгч байгаа юу? Энэ инфляц ингээд энэ чигээрээ 10 гаруй хувьтай яваад байх нь юу зөв үндэл дээр байр суурь сонсмоор байна. Тэгэхээр Монгол улсын гадаад дүр яг өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувьтай яг одоо тэнцэж байгаа юм бэ? Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бол Азийн хөгжлийн банк гэдэг юм уу Дэлхийн банкны гаргасан судалгаанаас үзэхэд бол одоо Монгол банкнаас гаргасан энэ судалгаатай 10 орчим хувиар зөржижсэн юм асуудлууд гарч ирсэн л та. Тэгэхээр ер нь бол одоо нэг л Монгол улс гэдэг энэ эдийн засаг дээр хийж байгаа судалгаа маань 10 орчим хувиар ингээд зөрөөд байгаа асуудал нь одоо юунаас шалтгаалдаг? Яг мөнгөн дүнгээр тооцох юм бол өчнөө олон тэрбум доллараар энэ бол үнэлэгдэх зүйл гэж миний хувьд бол үзэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр тодорхой тайлбар мэдээллийг өгөөч. Гадаад төр дээр нэмж асуухад сая өндөр хүүтэй богино хугацаатай зээлүүдийг хүү багтаа урт хугацаатай зээлээр солих шаардлагатай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр хэдийн хэмжээний зээлийг ер нь ойрын хугацаанд ч гэдэг юм уу энэ 2020 он гэхэд одоо тийм ээ солих юм шаардлага байгаа болоо. За Монгол банкны зээл бол нийт зээлийн 7% эзэлж ийн гэж байна. Тэгэхээр эдгээр зээлүүдийн одоо тийм ээ төлөвлөх хугацаа ч гэдэг юм энэ дээр бас дэлгэрэнгүй мэдээлэл үззүгээр байна. Би түрүүн нээлтийн хавганд хэлсэн ерөнхийдөө манай бодлогууд бол төсвийн бодлогоч дээр мөнгөний бодлогоч дээр энэ санхүүгийн салбарын давж байгаа бодлогоудч дээр ерөнхийдөө энэ дунд хугацаанд 2024 онд одоо төлөх хугацаанд дуусж байгаа өрийн удирдлагатай болоо шууд холбоотойгоор явж байгаа. Тэр агуулгаараа бол бид нар хоримтлал үүсгэх шаардлагатай гэж бол хараад байгаа. Тэгээ энэ нь бол одоо бодлогын бүх чиглэлээр бүх асуудал дээр бол хоримтлал үүсгэх ёстой байгаа. Тэгээд тэр хоримтлал үүсгийг ингээ харах тэр зэрэг одоо тухайлбал санхүүгийн салбар дээр бол та бүхэн мэдж байгаа бид нар бол банкуудын өөрийн хөрөнгийг бол 100 тэрбум болгох тийм шаардлага бол Монгол банкнаас тавьсан явж байгаа. За сая 7 сарын 1-ээс бол зохис зарчны шалгуур үзүүлэлтийн журмууд бол өөрчлөгдсөн. Тэр маань өөрөө ингээ банкны салбарт бол тодорхой хэмжээний тэр эрсдэл ах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор одоо шалгуур хэмжээндүүд өөрчилсөн байгаа. Тэгэхдээ бид нар бол одоо юу гэдэг үе шаттайгаар одоо ингээд 3 жилийн хугацаанд банкн дээр өөрөө ачаал өгөхгүй, банкн дээр ачаал өгөхгүй гэдэг нь өөрөө бодит сектор руу очих тэр зээлийн хэмжээнд бас ачаал өгөхгүйгээр тэгтээ эдийн засгийгаа одоо ингээд доктортой одоо өсөх тэр болцоог хангасан тэр одоо зохицуултуудыг хийж өгөөд бол одоо 7 сарын 1 хэсэг 7 сарын 1 сар нь 1 хэсэг 1 сарын 1 зарим нь 20 оны 7 сарын 1 ингээд явчихж байгаа. За түрүү уран суд бас захирал ярьсан тэр актив английн журам бол одоо яг хилцэгдээ явж байна. Манай вебсайт дээр байгаа. Тэгээд арилжааны банкуд болон олон нийт бол тэр манай журмыг хараад бол санал бодлоо илэрхийлэх болцоотой. Тэгээд энэ арга хэмжээнүүд маань өөрөө одоо Монгол банкны зүгээс бол одоо тэр бодит секторыг дэмжсэн тэр санхүүгийн дэдвэдс тэр зуучлалын бизнесийг одоо зөв одоо зохистой тэр дэдвэдсийг одоо хамгийн
оптимальны хэмжээнд авчрахын тулд юу хийж болох вэ гэдэг дээр бол одоо бид нар бүгднийг нэг хийгээ явж байгаа гэсэн үг. Одоо тэр Монгол Төв банкны алдагдлыг бууруулаад байгаа ч гэсэн одоо тэр бодлогын нэг арга хэмжээнд нэг юм байгаа. Тэгэхээр энэ хоримтлыг бий болгохгүйгээр энэ дунд хугацааны бодлогын зөвчийг нь хоримтлыг бий болгохоор энэ асуудлыг бол одоо шийдэхэд хүндрэлтэй. Яг уу давуу тал үүснэ. Гэхдээ яг уу хоримтл одоо үүсэхгүйгээр бас шийдэж болохгүй бас шийдэх болцоо мэдээж хэрэг байгаа. Гэхдээ хоримтлаа үүсэх юм бол илүү хөнгөн хэлбэрийн одоо юу гэдэг ачаалал үүсээ тэгээд тэрэндээ зориулсан шийдвэрүүд нь бол гараа явах болцоотой л гэж харж байна. За дөрөвт даа яг. Bloomberg телевизийн асуусан инфляцтай холбоотой асуултанд хариулъя. За нэг талаас инфляц бол та хэлсэн Улаанбаатар хотын хэмжээнд 10.5% байгаа. Энэний одоо дийлэх хэсэг нь бол нийлүүлэлтийн шин чанартай юм хүчин зүйл бол нөлөөлж байгаа. За нэгдүгээрт нь манай эдийн засгийн улирлын онцлог бас энэ цаг агаарын нөхцөл байдал бол нааш цаашаа нөлөөлж байна. Жишээлх юм бол ургац зураалтан дээр хүнсний ногооны үн өдөрт 8 сард бол нэлээд доошо буугаад доод түвшинд ирсэн байдаг. Энэ жилийн хувьд бол жоохон хойшилсан хэм маягтай бол явж байгаа. За дээрээс нь дахиад энэ 8 сард бол ихтэй сургуулиудын төлбөр дунджаар нэг 11 орчим хувиар өссөн нь бол бас их нөлөөлсөн. Дээрээс нь зуны саруудад 2-3 сар дараалаад аажмаар нөгөө бусад бүрийн зохицуулалтаа бараа одоо цахилгаан, халуус, дулаан энэ үнүүд нэмэгдсэн бас их нөлөөлсөн. Гэх мэтчлэн ийм нөлөөллүүд байгаа. За сүүлийн үед нэг арай гайгүй тайвширсан байгаа нэг үзүүлэлт бол бензиний үн бол харьцангуй докторчж ирсэн байгаа. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үн бол за 2-3 хоногийн энэ 7 хоногийн амралтын өдөр хүртэл бол харьцангуй их тайван байсан. За сүүлд Сауди Араб дээр болсон арга хэмжээнээс болоод нефтийн үн бол одоо 67-8 бол буцаад ирсэн байх жишээтэй. За энэ бол эргээд бас ирээдүйд инфляц нөлөөлж болзошгүй юм хүчин зүйл болж байна. Тэгэхээр засгийн газартай Монгол банкны хувьд бол хамтарч ажиллах ийм хүрээнд тухайлах юм бол бид нэр Монгол банкны зүгээс засгийн газрын холбогдох яам агентлаг руу бол энэ жишээлбэл нефтийн үнийг яаж бид нэр харьцангуй доктортой барьж болох вэ? Бусад улс орнууд дээр туршигдсан, санхүүгийн зах зээл дээр туршигдсан ийм дериватив хежингийн хэрэгслүүдээр бид нэр яаж докторжуулж болох уу гэдэг дээр бол санал зөвлөмж бол тухайлбал өгсөн. За энэний гол агуулга нь бол дэлхийн зах зээл дээр нэрх үнийг манай дотоодын зах зээл дээр хилээр орж ирж байгаа бензиний үн одоо ингэж шууд дагж байгаа нь бол их сайн. Тийм боломжийг бол юм хэж хийх боломжийг бол биднэрт олгож байгаа. Нэг тийм субъектив харилцаанаас илүүтэйгээр. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад олон улсын зах зээл дээр тэр дериватив бүтээгдэхүүний одоо хэрэгсэл бүтээгдэхүүн ингээд квотлогдоод бэлэн байж байгаа учраас тэрийг ашиглаад бензиний үнийг докторжуулаад тэрний савлгаанаас үүсэж байгаа эрсдлийг олон улсын зах зээл дээр нь үүрүүлэх юм боломж бол бий. Тэгэхээр энэ саналыг бол тухайлбал жишээлбэл засгийн газарт биднэрт нэлээд эрт өнгөрсөн жилийн бараг төгсгөлд бол хөрвүүлсэн байна. Гэх мэтлэн за тэгээд дээрэс нь одоо цаашдаа ер нь инфляцийн одоо сүүлийн ингээд жил гарan бараг 2 жил хугацааны энэ хөдөлгөөнийг харах юм бол нийтдээ нэг дунджаар 40 орчим хувь нь бол нэг юм нэг удаагийн шинжтэй улирлын онцлогтой холбоотой ийм зүйлүүдээр бол инфляц маш их савлж байгаа. Тэгэхээр зэрэг дэг тодорхой зүйл юу вэ гэхээр зэрэг нийлүүлэлтийн шин чанартай инфляцийг бол мөнгөний бодлогоор засах боломж бол байхгүй. Энийг шийдэх арга нь өөрөө юу юм бэ гэхээр зэрэг альва төрлийн нэг савлгаа үүсгэж байгаа бүтээгдэхүүний зах зээлийн дэд үтц нийлүүлэлтийн суугуудыг өөрөө одоо нөө өртгийн сүлжээг нөө нийлүүлэлтийн сүлжээг нөө тэрийг сайжруулах замаар энэ зохион байгуулалтыг бол ингэ сайжруулж ижил энийг шийднэ. Тийм л. За гадаад холбоотой асуултад хариулъя. За өнөөдөр Монгол улсын нийт гадаад бол 29.5 тэрбум доллар байгаа. Нийлсэн утгаараа за дотоодын нийтлэгтүүнд эзлэх хуваарь бол 220.5% та тэнцүү байна гэсэн тийм хасцаа тоо бол гардаг. За тэр олон улсын байгууллагууд Монгол улсын гадаад төрийн хоорондын зөрүүтэй холбоотой асуудал дээр бас төлөвлөлт байх шиг байна. Би тодруулаа хэлье. За Монгол улсын яг албан ёсны нийт гадаад үрийн статистикийг бол тэрний доторх одоо засгийн газар, Төв банк, Арилжааны банк, аж ахуйн нэгж гэсэн энэ ангиллаад нь албан ёсоор Монгол банк тэр дундаа судалгаа статистикийн газар бол албан ёсны статистикийг гаргаад олон улсын байгууллагуудад бол хөгжүүлдэг ба дэлгэрэнгүй задалгаатайгаар. За түүний дараагаар харин яг одоо энэ public debt гэдэг англиар нь орчуулж байгаа. Монголд болохоор одоо улсын секторын ч гэдэг юм орчуулдаг. Тэгээд тэр давчрал дахиад ялгаатай нэг тодорхойлдог засгийн газрын үүрэг байдаг. Яг Монгол улсын засгийн газрын өөрсдийнх нь одоо зарлаж
төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа одоо дээд хязгаарыг мөрдүүлээ явж байгаа энэ гадаад үрийнхээ хувьд бол яг тэр засгийн газрын өөрсдийнх нь одоо яг нэрээр авсан зээлүүдийн өрүүдийг бол оруулаад тооцоо явуулдаг. Харин тэр олон улсын тодорхойлолтоор орж ирэхлээр тэр улсын байгууллагын улсын секторын жишээ нь одоо улсын секторын төрийн өмчит байгууллагууд байна. За хөгжлийн банк зэрэг энэ гадаад өрүүдийн жишээ нийлүүлээд оруулаад тооцоолоод та 10 гаруй хувийнх нь өндөр тоо гарчдаг. Яг засгийн газар гэдэг нь тооцоод үзэхлээр доогоор гардаг. Тэгэхээр энэ бол нийт үрийнх нь хувьд биш. Энэ засгийн газар улсын секторын гадаад үр гэдэг дээр нь энэ харьцааны зөрүүнүүд нь гараад байгаамаа гэдгийг бол энд тодорхойлж зөв ойлгох нь зөв баг. За тэр Монгол улсын нийт гадаад үрийн иргэн төлөлттэй холбоотой асуултан дээр ороход бол нийт одоо бид бүхэн бол 2024 он хүртэлх одоо өнөөдрөөс хойш иргэн төлөвлөх нийт гадаад үрийн хэмжээ бол 14.5 орчим тэрбум доллар байна гэсэн тооцоо байгаа. За жил дотор аваад үзвэл бол нэг жилд 1.5 тэрбум, за өөр нэг жилд 4 тэрбум гээд энэ хооронд бол хэлбэлцсэн. За нийтээр бол 14.5 тэрбум доллар Монгол улсын нийт одоо аж ахуйн нэгж бүх секторууд бол нийлээд төлөхөөр байгаа. Яг засгийн газрын гадаад үрийг нь дотор нь ингээд тусгаалаад аваад үзвэл 5 орчим тэрбум долларын гадаад үрийг төлөхөөр байгаа. За Монгол банкны хувьд гэсэн дөрөв хэлсэн. Монгол улсын гадаад валютын нөөцийн өнөөгийн түвшинтэй гадаад үрийн иргэн төлөлтийг аваад үзэхэд бол ерөнхийдөө бол гадаад валютын нөөц бол хүрэлцээ багтаа байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ гадаад үрүүдийг дахин санхүүжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. За дахин санхүүжүүлэхийн тулд бол мэдээж тэр хүү болон бусад нөхцлүүдийг бол одоогийнхоос нь тооцоолохгүй илүү дээрлүүлэх шаардлага байгаа. Үүний тулд бол мэдээж зээлжих зэрэглэлийг бол үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, муутгахгүй байх. За үүний тулд бол жишээ төв банкны зүгээс бол гадаад валютынхаа нөөцийг бол үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, засгийн газрын хувьд жишээ нь төсвийн алдагдлыг нэмэхгүй, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, за зэрэг одоо жишээ ажлууд хийгдэх хэрэгцээ байгаа. За түүний тулд бол жишээ олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг бол үргэлжлүүлж нөхцөлөө муутгахгүйгээр дахин санхүүжүүлэх шаардлагатай гэдгийг бол бид 2017 оны сургамжаар бол авсан. Тэгэхээр ерөнхийдөө бусад донор санхүүгийн байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах, тэдний өмнө авсан үүрэг амлалтуудаа бол биелүүлэх нь зөвтэй гэсэн энэ санал зөвлөмж байршуулуудыг бол Монгол банк бол тууштай бол илэрхийлж ирсэн. Энэ байршуулын дээр ч гэсэн байгаа. За За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн та бүхэнд баярлалаа.